Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө бид нар хэлцэж байна. Маш чухал бичиг баримт. Энэний хүрээнд эх жилийн төсөв, ерөн хувийн хвшил, ямар одоо бизнесийн орон зай хувийн хвшилд үүсэж байгаа ч гэдэм үү. Ямар секторыг бид нар бодлогоор дэмжиж гэнэ гэдэм үү. Маш олон зүйлүүдийг эндээс зураглал харж болно. Энэ зөвхөн төрийн гэхээс илүүтэй хувийн хвшлийн ч гэсэн одоо бас бизнесийн үйл ажиллагаагаа яаж тэлж болох, ямар нөхцөл байдлууд үүсэх гэдгийг бас төсөөлдөг юм бичиг баримтаа гэж би хувьдаа ойлгодог. Тэгэхээр бас шатар сайтаас л асуумаар юм л та. Бид эдийн төлөвлөлт бол их гоё байна, их өөдрөг. Гэхдээ өнөөдрийн уул уурхай дах одоо үнийн бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, за үн тогтож буй нөхцөл байдал, за дээрэс нь одоо Монгол улсыг энэ төсвийг алдагдaltaгүй батлах зарчим, за төсвийн өрөөний мэдэгдэл ч гэсэн энэ жигтэй ороод ирлээ. Таны энэ баталж байгаа яг энэ төлөвлөж байгаа энэ зүйл чинь бүрэн хэрэгжих болцоо байгаа юу шатар сайдаа. Энэ дээр бас нэг үг хэлээч. Ямар гарц гаргалгаа байна. Асуудлуудыг бид парламент дээр ямархуу байдлаар шийдвэл боломжтой байна. Тэгэхгүй би нэг жоохон хуурал байна л та. Нэг алдагдaltaгүй төсөв. За энэ талтаа эргээд тэрийг ярьж байгаа хүмүүсүүд нь гой ганган болоод, шудраг сайхан болоод, нөгөө талтаа энэ бүтээн байгуулалтыг явуулчих гэж байгаа хүмүүсүүд нэг юм хулгайч царайтай ч юм шиг хулгайч болох гол. Ерөөсөө нэг л болж өгөхгүй байна. Тэгэхээр та бас яг энэ дээр яг гол уулзуур дээр сууж байгаа хүний хувьд бас юу гэж бодож байна? Гарц гаргалгаа ямар байж болох вэ? Энэ дээр бас нэг үг хэлээч гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт энэ урсгал зардлыг бас хэмнэх чиглэл дээр жишээ нь төрийн албаа агчдыг цомгох тухай ярьж байна. Багш эмчнэрээс 9%-аар цомгох нь гэж байна. За эргээд энэ төрийн албаа агчдын бас олгож байгаа цалин усны асуудлыг нэгдмэл нэг хуулиугаас болоод ингээд байна гэж бас тайлбарууд явж байна. Би энэ дээр огт санал нийлдэг. Нэгдмэл нэг хуультай гэхээс илүүтэйгээр яг энэ төрийн албаа агчдын тоо, за бүтээмж, чиг үүргийн давхарлал дээр бид нэр ерөөсөө одоо яг бодиттой алхам хийж чадахгүй байгаа байхгүй. Чиг үүргүүд нь давхарцсан маш олон. Энийгээ бид нэр яриаггүй ээжиж нэгдмэл нэг хууль гаргаагүй, эсвэл одоо цалин үснүүдийг тал талын өөр хуулиар явж байгаагаас болж байгаа гэж ерөөсөө ярмааргүй байгаамаа. Энэ дээр та ямар бодол байна? Хоёрдугаарт өнөөдөр яг цахимжилтын асуудлыг дэмжиж байгаа боловч одоо яг зүгээр ямар бүтээмжүүд гарч ийн гэдэг дээр та бас энэ нөхцөл байдалтайгаа уялдуулж авч үзэж байгаа юм байна. Төрийн албыг цомгох гэдэг бол амархан. Гэхдээ үнэхээр цомгох байгаа үндсэн шалтгаан нь яг юу гэж дүгнээд байгаа. Цахимжилтыг дэмжиж энэ нөхцөл байдлууд үүсэж ийн гэж үзэж байгаа мó? Чиг үүргийн давхарлал маш их болцсон гэдгээ та бас засгийн газар хүлээн зөвшөөрж байгаа юу? Яг энэ нөхцөл байдлуудыг бас иргэд олон нийтэд бас нэг байр суурь хэлээч гэж үзэж байгаа. За хоёрдугаарт энэ давхар төсөв энтергээс үеийн үед бас их ярьж байгаа. Гадаадын зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх хууль мөл яриад эхлэхээр энэ бол одоо давхар төсөвтэй болох тухай. Давхар төсөв чинь энэ төрийн өмчт компаниуд дээр жинхэнэ яваа штэ. Өнөөдөр 60 мянган хүн тэнд ажиллаж байна. 120 компани ажиллаж байна. Бүх Монголын ард түмний баялагийг тэнд өмнөөс нь менежмент хийж байгаа боловч үр ашиг маш бага байгаа. За баг эдийн засгийн өр өгөөж өрөө 7.7% л байгаа жилийн. Одоо 23 оны үзүүлэлтийг би ярьж байна л та. Тэгэхээр энэ давхар төсвийн асуудал гэдэг юм уу, энийг төсвийн бодолтой уйлах юм бол энэ төрийн өмчт компаниудын засаглал, энэ менежментийг л хурдан сайжруулахгүй болохгүй. Тэгэхээр энэ жилийн төлөвлөгөөн дээр бас юу гэж орж ирж байгаа юм бэ? Ярьсаар л байдаг. Яг энэ давхар төсөв ярьж байгаа боловч энэ хууль нь ерөөсөө явж өгдөггүй. Энийг одоо хэдэн жилээр л ингээл гацаагаал байж байна л та. Энэ дээр ямар байр суурьтай байгаа. За дараагийн нэг асуудал байна. Монгол улс өөрөө хэрэглэгч. Тэгэхээр аль болохоор энэ хэрэглэгч эдийн засгийн хувьд дээр бол бид нэр төр хувьшлгүй хэмнэлтийн бодлогод баймаар байна. Өөрөөр хэлэх юм бол энэ төрөөс эдийн засгийг дэмжих. Өнөөдөр тендерт орох гэж байгаа аж ахуй нэгж эсвэл тусгай чөлөөлөл аврах гэж байгаа аж ахуй нэгж байгууллага дээр заавал ийм тоног төхөөрөмжийг бай энэ төргээ тавьдаг. Тэр тоног төхөөрөмж нь зөвхөн зөв ажил эхлэх газар шорооны ажил дээр шаарддаг байгаа хгүй. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Нүүрсний экспорт бол манай эдийн засагт их том байр суурьтай болсон. Он гараад өнөөдрийн байдлаар экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний маань үн 40% буурсан. Бид нар бол нэг 5%-аар гарцыг нэмэгдүүлэхийн төлөө одоо зүтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол өнгөрсөн жилийнхээ экспорт яг адилхан байгаа. Одоо нөгөө бит хэмжээ. Тийм учраас бол бит хэмжээг нэмэгдүүлэх юм зорилт байна. За яг энтэй уялдуулаад эдийн засгийн нөхцөл байдалд бол маш том сорилтууд ирж байгаа. Эрсдэл байна. Энэ эрсдлийг давж гарах сорилтоо одоо давж гарахын тулд даргын дэргэдэх зөвлөлдөр бид нар тодорхой ажлуудыг танилцуулсан, ярьсан. Алтаа яаж олборлох вэ гэдэг. Энэ дээр одоо тодорхой шийдэл гаргая.
Мөн одоо төр хувийн хвшлийн түншлэлээр боломж бололцоогоо бий болгоё. Энэ дээр одоо тодорхой шийдэл гаргая. Биржийн хуулийнхаа асуудлыг нэгмөр шийдье. Ам нөхцлөөр авдаг болгоё. Маш олон үйлдвэрүүд хаалга барьцсан байгаа. Баяжуулах үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүд өнөөдөр үйлдвэр байгаад байдаг, ажиллаж чаддаггүй. Давхар татварын асуудал байна. Тэгэхээр энэ давхар татврынхаа асуудлыг шийдээд явъя. Дээр нь одоо хөрөнгө оруулалтынхаа хуулийг яаралтаа өргөн барья. Гэх мэтлэн 10 байна уу 11 бодлого үлээ амар уйсгалан дарга дээр ярилцаад ерөнхийдөө энийг хэдүүлээ тал талаасаа дэмнээд явъя гэдэг ийм шийдэлд бол хүрсэн байгаа шүү гишүүнэ. За төрийн албыг бол таны хэлдгээр бүтээмжээр нь шийднэ. Давхардл байгаа. Нэг ажлыг олон газар хийж байна. Цэвэр бүтээмж нөгөө талтаа бол цахим засаглал хоёрыг хэдүүлээ бүрэн дайчлая л гэж. Цахимаар хийж болох үйлчилгээг заавал хүн суулгаад ингээд бид нар дэмий цалин өгөөд нөгөө зах зээл нь хөнгүү байна гэдэг зүйлийг манай хувийн хвшлийнхэн хэлээд байгаа. Ажиллах хүн алга байна л гэдэг. Тэгэхээр тэр ажиллах хүмүүсийг нь бид нар төрийн албандаа бариад байгаа юм биш үсттэй гэдэг ийм зүйл байгаа учраас хэдүүлээ энэ цахим засаглалыг энэ ондоо багтаагаад бүр яг ингээд зургийг нь гаргаад тэгээд одоо хувийн хвшлээ дэмжиж явах нь зөвөө гэж чиг үүргийн давхардлыг арилгах нь зөвөө гэж ингэж харж байгаамаа. Төрийн өмчит компаниудын шинжилгээг хэдүүлээ хийнэ. Энэ хийхээс өөр аргагүй. Ашиггүй байгаа өмчөө бол бид нар олон нийтийнх болгох нь зөвөө. Энэ дээр бол эргэлзэхгүй байгаа. Бүтээмжийг нь хэдүүлээ нэг 30% нэмэгдүүлнэ гэдээ огцом том зорилт тавиад тал талаасаа шамдаад шахаад ажиллавал тодорхой үр дүнд хүрэх болов уу гэж ингэж харж байгаа. Нээлттэй байдлыг нь бий болгох хэрэгтэй мэлээ. Түрүү хэлж байгаа одоо тэр хөрөнгөний биржээ дэмжихийн тулд манай энэ компаниуд хөрөнгөний биржтэй Жаагаан төмөр сайдад минут нэмж өгье. Гүйцэж хариулъя. Тэгэхээр энэ компани хуулиа учрал сайд дээр нэлээд том судалгаа байгаа. Гарсан судалгаагаа олон нийтэд дэлгэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Олон нийтийнх болгох ёстой. Энэний дагуу арга хэмжээг авъя. Энэ манай амар уйсгалан даргын үед хийцэн судалгаа дөнгөж саяхан дууссан. Тэрийг одоо олон нийт рүү ил болгох нь бол их чухал байна гэж харж байгаа. Худалдаа авалтын хуулиа янзлая гэж байгаа. Одоо худалдаа авалтын хуулийг ойрын үед учрал сайд эцэслээд ингээд их хурл өргөн барина. Энийг их хурл анхааралтайгаар одоо хуралдаж шийдэх хэрэгтэй. Тантай санал нэг байна. Өмчтөй бай, хатуу бай гэдэг зүйл бол өөрөө таны хэлж байгаа энэ түрээсийн элдв одоо их үүсвэр ашиглах боломж бололцоог бол хумж байгаа нь бодитоо. Тэгэхээр тухайн хуулийг орж ирэхээр та бүхэн бас ажлын хэсэг дээр олон талаасаа яриад асуудлаа шийдэх нь зөвөө гэж харж байна. За баярлалаа. За, бүрвжийн сайн зэрэг гишүүн тодруулжсэй. За би асуултаа гэс гүйцээч 1 минут байгаа учраас ерөн зөвөр эдийн засгийг төрөлжүүлэх гол салбар маань аялал жуулчлал хөдөө аж ахуй болчиход байна. Энэ чиглэл дээрийн эрх онуудад юу хийх вэ? Ямар бодлогын шийдвэрүүд гарах чинь ямар зүйл нь дутаад байгаа вэ? Энэ хоёр дээр нэг салбарын сайдууд хариулж өгөөч. За ер нь түрээсийн эдийн засаг гэдэг дээр би юу хэлэх чинь ихээр тусгай зөвшөөрөл болон тендерт оролцож байгууллагууд дээр ийм ч тоног төхөөрөмжтэй бай, тийм ч юм гэдэг яхаар энэ байгууллагын зардлыг өсгөөдөх шиг байна. Манайх шиг ийм жижиг эдийн засгтай орнууд дээр байгаа юмаа хуваалцаж явахын оронд нэг байгууллагууд нэг баахан гаднаа бульдозертэй болох шаардлага гарчиж байгаа хгүй. Тэр нь баг тэр ажлын нэг 5-10% л хийгдэл хаягддаг. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид нар яг бодлогын түвшинд цаашдаа ингээд засаад хувийн хвшлийг л юу зардал гаргах гэдэг юм уу? Түр илүү зардал гаргахаас ингээд Монгол улс илүү зардал гаргахаас бас ангижруулах энэ түрээсийн эдийн засаг тал руу орооч. Жишээ нь одоо магадгүй нэг жи бунжгаа нөхөр бол ингээд 4 дугууга өвөл 100 сольж байгаа байхгүй. Магадгүй хувийн хвшлийн чи өвлийн дугуйг түрээсэлдэг байх юм. За, номын сайд хариулт өгье. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За манай аялал жуулчлалын салбар бол сүүлийн 4 жилийн хугацаанд маш сайн одоо тэлсэн салбаруудын нэг бид олон улсад Монгол улсыг сурчилснаар өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын өсөлт маань ковидын үетэй харьцуулахад 40% өссөн байгаа. За жил болгон 7-9% өсөлттэй явж байгаа. За бидний зорилт бол 2030 он гэхэд яг 2 сая жуулчин аавна. Жилд 16% өсөж явна гэж үзэж байгаа. За энэ 2026 оны төлөвлөгөөний хүрээнд бол бид нар 1 сая жуулчин авч
2 тэрбум долларын одоо эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. За хэдий тийм боловч манай яг энэ салбарыг одоо эдийн засгт нөлөө үзүүлэх бүхий том зах зээл болгож хөгжүүлэхийн тулд бол бид нар хувийн хвшил суурьтай хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр хоёр зүйлийн хөрөнгө оруулалт бол яг энэ салбарт оруулах шаардлагатай байгаа. Нэгдүгürt бол томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалт. За энэ дээр мэдээ тог цахилгаан, за дээрэс нь одоо За ганц төмөр сайд нэмж хариулъя. За ер нь бол аялал жуулчлал дээр бид нар их ойлгомжтой баймаар байна. Хил орчмын аялал жуулчлалыг хэдүүлээ нээя. Нэг. Хоёрдугаарт мята хэдүүлээ том болгоё. Чадвал IPO хиймээр байна. Бараг 100 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэжээж манай нислэг өөрөө хямдарнаа. Ингэжээж манайх руу хүн явдаг болно. Гуравдугаарт яг аялал жуулчлал үзүүлж байгаа тэр кемпуудын үйлчилгээг жоохон либералчлъя. Хитрхи хааж боосон зүйлс байна. Маш ойлгомжтой. Хөдөө аж ахуйн салбар дээр бол энэ хоёр сайд бит хоёр нэг их тодорхой зүйл ярьж байгаа. Тэр нь бол ноолуур. Ноолуураа гүрийж хагаад үнд оруулъя. Нэг. Хоёрдугаарт нь ноос. Ноосон дээрээ нэлээд чухал бодлого хийя. Гуравдугаарт нь сүү. Тэгээд дөрөвдүгээрт нь мах. Маха болвол Евразийн зах зээл рүү одоо энэ намар хүчээ үзэх. Ганц одоо тэгэхээр хөдөө аж ахуйгаас энэ жил хүлээж байгаа хүлээлт бол нэгдүгээрт ноолуур. Ноолуурынхаа экспортыг бид нар 500 сая долларт хүргэх